Our hearts beat to the city streets. We began to feel the fire. We rise like tall buildings as the chemicals they take us higher. The night's young and it's just. Хажин камер биш. Ачи гид мэлхүү. Инфигэд. Hey guys. За өнөөдрийн бичлэгээр бид хоёр Будапешт хот байрлах vintage дэлгүүрүүд буюу second hand дэлгүүрүүдээр явж үзэн сонирхох гэж байна. За тэгээд өнөөдөр бол манай бичлэг маань бол маш сонирхолтой байна гэж найдаж байна. Тэр сая энэ чи ойрхон явж байгаа газар ойрхон нэг second hand shop хайж үзлээ. Одоо тэг орох гэж байна. За тэгээд бид нэр орж сонирхцгаа. За бид хоёр сая эхнийхээ дэлгүүрээр орлоо. Тэгээ орж үзсэн чинь ерөнхийдөө бол маш олон төрлийн чимэглэл, сүнээрүүд, за тэгээд хувцсны наалтууд байсан. Гэхдээ хувцсны сонголтын үед байгаа шүү дээ. Тийм хувцс гэхдээ жоохон үзэх хувцс байх. Хүн ер нь өмсгөр зүрийн маягийн тийм хувцснууд байсан. Тэгээд стикерүүд нэг гоё. Тийм стикерүүд нь гоё байсан. Тэгээ гоё жижигхэн тоглоомууд. Тэгээ CD пианзнаас пианзнууд нь гоё байсан. Тийм гоё. Тэр дараахан пианз тоглоулагч байгаа. Тэгж авах юм бол магадгүй нэг цуглуулгаасаа зэкэндээс авч магадгүй. Тэгээ дотор талын бас тогтчлт надад амар таалагдсан. Ер нь бол гоё тийм өрмөц тогтолцтой байсан. Тогтолц биш ээ. Тогтчлттай байсан. Тийм. Интерьер нь дэж байгаа. Тийм интерьер. Тийм. Тэгээ хүмүүс нэг гоё бас харилцаатай. Тэгээ хүмүүс нь бас амар гоё харилцаатай байсан. За. Авах юм жоохон баг. Яг айгу чамин тийм CD, пианз, стикер дуртай хүмүүс бол тэр тийш авч үзүүлээ гэж байна. За.
За сая хойд төлөвлөрөөр орж ирлээ тэр. Тэгээд тэр төлөвлөр маань сонголтын хувьд хувцсан сонголтын хувьд ихтэй. Гэхдээ энэ өдөр тутмын хүмүүсийн дэлхийн тийм юмыг заадаг юм. за бид хоёр одоо 3 дахь дэлгүүр явж байна. Тэгээ ер нь бол нэлээд алдартай дэлгүүрээсэн өргөн сонголттой хувцснуудын хувьд ч гэсэн нэлээд олон тооны тийм багц олон сонголттой төрөлдсөн дэлгүүр байсан. Цааш. За тэр ингээд тэр дэлгүүр нь болохоор ерөөдөө интернетээр судлахад нэлээд бас хурд алдартай зарим логууд гэж дэлгүүртээ орж хийдэг. Тэгээд тэр дэлгүүрийг сонгосон байгаа. Гайхалтай Будапешт хот харагдж байна. Good evening, everyone. The highlights of the news this Thursday. Traffic accident. A Beaver County man is being held for murder. And more labor. Accidents here in the district today. One of them near Pennsylvania. In that crash, 20-year-old Michael Butler driving home from work. За бид хоёрын винтэж дэлгүүрээр орсон бичлэгтэй хамт байсан маш баярлалаа. За тэгээд дараагийнхаа бичлэгээр тур уулзтлаа баяртай. Бай бай.